Өнөөдөр улсын их хурлын гишүүн хууль зүйн сайд Тэмүүжин Монгол улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай улсын их хурлын тогтоолын төсөл мөн хохирлыг эргэн төлөх нөхцлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хурлын дарга энх болдод өргөн барив. Улсын их хурлын гишүүд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, засгийн газрын гишүүдээс санал авч түүнчлэн яам агентлагын холбогдох асуудал хариуцсан дарга мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж саналыг нь хэлэлцээд үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна. Монгол улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийг хуулийн төсөл, улсын их хурлын тогтоолын төсөл гэсэн хоёр үндсэн хэсэгтэйгээр боловсруулсан ба 191 хууль, улсын их хурлын 23 тогтоолын төслөөс шинээр боловсруулах 66, шинжлэн найруулах 64, нэмэлт өөрчлөлт оруулах 61 хуулийн төсөл байгаа бол улсын их хурлын тогтоолын хувьд шинээр боловсруулах 22, нэмэлт өөрчлөлт оруулах 1 төсөл байгаа юм байна. Харин хохирлыг эргэн төлөх нөхцлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барих болсон шалтгааныг хууль зүйн сайд танилцуулахдаа хадгаламж зээлийн хоршоодын үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас улсын хэмжээнд 8301 иргэнд учирсан хохирол өнөөдрийг хүртэл бүрэн барагдахгүй. Хохирлыг эргэн төлөх нөхцлөөр барагдуулах тухай хууль нь иргэний хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай зөрчилдөж байгаа гэв. За хадам зээлээс бол хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахын тулд төр бол 50% нь бол урьдчилан төлсөө. Тэгээд энэ 50% иргэний төлөх өсөлтөөр бол шийдвэрлсэн. Гэхдээ бас нэг асуудал байна. Тэр нь юу вэ гэхээр төрийн албаагч буруутай үйл ажиллагаанаас хадгалан зээлийн оршоод дахиад давхар гарч хохирчод дахин хохирчжээ. Буруутай албаагчдад бол эргээр үүсгэж тодорхой адлаа шүүх шатрал шилжүүлж байна. Буруутай үйл ажиллагаа явуулсан тэр албаагчд хариуцлага тооцож байна. Тэр буруутай үйлдээс үнгүүтсэн алга улсын эд хөрөнгөд 90 сурвалжилж олж тогтоож байна. Одоо эхний жилийн 3 лицензийг хөдөлмөс сэргийгээд. Одоо тэгээд энэ лиценз болон энэ эд хөрөнгүүдийг дахин үн хуйлцуулах юм зарах байдлаар хадгаламжийн зээлийн оршоод хохирчдын хохирлыг яаж барагдуулах вэ гэдэг асуудлыг хөндөж байна. Тэгээ энэ хохирлыг барагдуулахын тулд эхний ээлжийн хохирол барагдуулах тухай нь бол өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа юм. Ийм учраас хууль зүйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А47 тоод тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс ирүүлсэн санал дүгнэлтийг үндэслэн хохирлыг эргэн төлөх нөхцлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу улсын их хурлд өргөн мэдүүлв.